Криптографийн цувралаар аялж дуусаад өөрийгөө хянах хэсэг дээр ирээд байна. Би шинэ цуврал дээр ажиллаж байгаа болохоор дараа нь юу судлах талаараа ярилцахыг хүслээ. Цуврал үгээр дуусахгүй. Видеор нь эхлэл хэсэг дээр л явж байгаа. Би 3 өөр хянах видео бэлтгэлээ. Нэг нь энэ гүнзгийрүүлэх хичээл юм. Би энд криптографтай холбоотой тест болон нэмэлт даалгаврын талаар ярмаар байна. Би энд криптографт хэрэглэгддэг илүү олон талд судалгаа, компьютерийн шинжилгээ ухааны хичээлүүдийн талаар ярмаар байна. Гэхдээ одоо гүнзгийрүүлэх хичээлийнхаа тухай ярилцъя. Энд гүнзгий гэж хэлэх боловч үнэн дээр хэцүү хичээл гэдэг утгаар нь биш юм шүү. Илүү нарийн гэсэн утгаар нь. Энэ цувралыг цаашид ямар байж болох талаар бодож буй төсөөллөн хэлье. Би цуврал бүрийн олон салаа мөчр бүхий том модоор дүрсэлж байгаа бөгөөд таныг бүр эртний цаг үеэс эхлээд 20 дугаар зуун буюу бидний өнөөх үе хүртэлх хугацаанд арай өөр замуудаар аялуулъя. 20 дугаар зуун энэ хавьд байгаагүй. Эндээс цааш ойлголтууд маань салбарлав. 20 эсвэл 21 дугаар зуун болмоц цаашид илүү нарийн салбарлаж эхэлнэ. Энэ навчин дээрх зураас нь түрүүн ярьсан анхны тооны тархалттай холбоотой асуудал болох юм. Зарим нь бүр тодорхой ажил болох самсаргүй тооны алгоритм эсвэл хэш функцийн талаарх асуудлыг төлөөлнө. Энэ дээш салаас нь шинэ нээлттэй түлхүүрийн протокол байж болно. Учир нь RSA анхных байсан. Гэхдээ бид кодлох стандарт болох DES, AES-ийг мэдэн шүү дээ. Бүр цаашлах юм бол квант нууцлах арга шинэ салбар байж ч болно. Таны харж байгаачлан энэ цувралаас хичнээн ч олон салаалсан санаанууд гарах боломжтой. Бүгдийг энд дурдах боломжгүй. Иймд энэ видеог яг энд байгаа гэж бодъё. Энэ уулзуурын цэг. Цаашид хамтраад эсвэл бусад видео бүтээгчид маань хамтын хүчээр аажимдаг энэ модыг бүрэн бүрхэх боломжийг олгох үүднээс би энэ салааг энд дуусгая. Хан академиг үзэж буй хүмүүс асуулт хариулт бичиж түүн дээрх ажлуудыг сайжруулахад ихээхэн тус болдог нь намайг үнэхээр гайхшруулдаг. Жишээлхэд ердийн нэг салаатай холбогдуулан шин асуулттай тулгарснаар тэр салаа цааш хаашаа явах нь илүү тодорхой болдог. Тухайлбал хуурмаг санамсаргүй тоо үүсгэгчтэй холбоотой 2 асуулт байна. Сони Дрекен нар асуужээ. Дрекений асуултыг харцгаая. Санамсаргүй үрийг сонгоход цагийг яагаад миллисекундээр тооцох нь илүү тохиромжтой байна вэ? Нууцлалд энэ бол боломжгүй юм. Таны компьютер дээрх цаг миний компьютер дээрх цагтай ижил. Тиймээс энэ хооронд 100 миллисекунд өгөх хэрэгтэй биш үү? Энэ бол бас л нэг чухал асуулт. Яагаад гэвэл би криптограф аюулгүй хуурмаг санамсаргүй үүсгэгчийг ярилгүй өнгөрсөнд байгаа юм. Буцаад энд 20 дугаар зууны ихэнх хавьд дундаж квадрат арга байна. Гэвч өнөөдөр дундаж квадрат аргыг хэрэглэхгүй байна. Мөн энд сонирхолтой бүхэл бүтэн салбар байна. Энд мөн л олон бөгөөд шинэ агуулга руу орох нэлээд асуудлууд байгаа. Аль хэдийн болсон нэгэн сонирхолтой жишээг танд үзүүлэхийг хүсэж байна. Энэ асуултыг Эмэл гэдэг хүн One Time Pad видеог үзээд асуусан юм. Асуулт нь компьютер бүх боломжит хувилбарыг маш хурдан хугацаанд шалгаж чаддаггүй юм уу гэсэн асуулт байна. Мөн Чампатро энд адилхан асуулт асуусан байна. Ийм асуулт ихээр гардгийг би анзаарсан. Энэ бүгд шинэ видео хийх хэрэгцээг бий болгодог. Ингээд би төгс нууцлалын талаар нууцлалын орчинд санамсаргүй тохиолдлыг барьж чадахгүй болохыг харуулсан видео кино хийсэн. Энэ видеоны дараа Даун чухал сэтгэл үлдээсэн байлаа. Тэд миний видеог 2 өгүүлбэрт багтаагаад дүгнчихсэн байна. Иймд энэ салааг хэрхэн бүрэн болгохыг асуултаас олж байна. Үзэгчдийн бичсэн эргэх харилцаанаас бид ямар агуулгыг шинээр хийхийг мэдэж чадаж байна. Тэгэхээр одоо би та бүхнээс видеог үзээд доор нь асуулт асуухыг хүсэж байна. Гэхдээ видеонууд дундаас тодорхой нэг видеог сонгон авч зөвхөн тэр хичээлийн тухай наривчилж асуух гэсэн үг биш юм шүү. Харин цуврал хичээлүүдтэй холбоотойгоор ерөнхийд нь асуух асуултыг хэлж байгаа юм. Шин соргог асуултууд яг л өттэй лааз нээж буутай адил. Ингэснээр таны асуултанд би болон бусад хүмүүс хариулан хичээл илүү сонирхолтой болно гэж бодож байна. Бидэнд олон янзын хариултууд байгаа. Би эдгээр хариултуудыг цуглуулan зарим хүмүүсийн сонирхож байгаа тодорхой сэдвүүдийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарласан видео кинонуудын бүдүүрт зохиолыг гаргаж чадна. Хэсэг хугацааны дараа видеоны доорх хэлэлцүүлгээс бид шин видео кинонуудыг хийж чадна гэж итгэж байна. Мөн би илүү тодорхой болохыг хүсэж байна. Энэ бол үргэлжлэх процесс. Маргааш эсвэл дараа 7 хоногт болох биш. Сар, бүр жилийн дараа чийгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Энэ цуврал хичээлүүдийг бид үргэлжлүүлэн хийсээр байх болно. Эдгээр хичээлүүд маань та бид хоёрын нийгэмд магадгүй бусад видео хичээл бүтээгчид зориулан хийж буй хамтын тус юм. Тэгэхээр та юу бодож байгаагаа доор үлдээгээрэй. Ингээд дараагийн хичээл бүтээх ажилдаа оролцгоё.